За яг юу юм шиг вэ те? Та бүхэн энэ улсын нийт гадаад өнөөгийн нөхцөл байдлыг тэгсэн мөртлөө 24 оноор л яриад ах шиг байна л да. Одоо ингээ 25 он дуусч байна. Тэгээд яг одоо 25 оны дүнгээр бол яг ямар байна вэ? Миний ойлгож байгаагаар бол Монгол улсын нийт төр бол одоо нэг 39 тэрбум доллар, бараг 40 тэрбум доллар дээр очсон байна гэж ойлгоод байгаа. Засгийн газрын өр бол нэг 9 тэрбум доллар дээр очсон байна гэж ойлгоод байна. Тэгээ бид нар бол 10 жилийн өмнө ямар байсан зээлчих зэрэглэл тэрэндээ бараг арайч хүрээчгүй. Энэ 10 жилийн хугацаанд одоо бидний байгаа байдал ийм л байгаа байхгүй юу? Ер нь засгийн газар бас энэ зээл мэйл аваад ажиллахтаа бол хувийн гэрчлэлийн хийдэг чаддаг ажил дээр бол зээл авч оруулах шаардлага байхгүй. Хувийн гэрчлэлийнх нь өөрсдөө аваад яаж тэр нөхцөлийг бүрдүүлж өгмөр байгаа. Тэгж л ажиллуулж өгөх байх шиг байна. Та бүхэн одоо энэ зээл аваад хийсэн засгийн газрын зээл аваад хийсэн ажлуудаа аудит оруулсан уу? Дотоодын аудитыг оруулсан уу? Гадны нэр үндэтэй байгууллага аудитыг оруулж аудит хийлгэсэн үгүй юу? Яг одоо тэр зээл авах тэр газартаа зээл авч чадж байгаа юу? Хэрэг чадж байгаа бол эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал яхаараа ийм байдалд хүрсэн байдгийг. Гэрэл гэгээд асраал одоо дулаан авч чадахгүй ийм газрууд олон л байгаа шүү дээ. Тэгээд одоо дархны зам байна. Тэрийг одоо хэдэн жил хэрэгжүүллээ? 7-8 жил хэрэгжүүлсэн. Үр дүн нь ямар байгаа вэ? Одоо олт усаагүй л байна. За нөгөө талаар одоо энэ эсэх онгоцны бодол байна. 600 сая доллар зарцуулсан. Харьцуулаад харахаар бол зүгээр нэг одоо Америкийн нэг Аляскийн жижиг готын 300-400 мянган сая доллар зарцуулаад хийсэн тэр онгоцны бодлоос доор байна шүү дээ. Одоо өргөдөх шаардлагатай болцсон. Сая 500 мянган үнэтэй готын онгоцны бодол гэж байгаа. 3 сая 500. Далайд гарцгүй орны. Иймэрхүү маягтай зарцуулж байна. Сая манай Гос 2 гишүүн хэлж л байна. Тэр дулааны станц байхгүй. Эний үр дүн энэ тэр юм одоо үцлэг хардаг юм байт юм уугүй юм уу? За одоо тэр бас баг тэр бумшхуу доллар билүү 2-3 тэрбум солино гэдэг байгаа. Тэрний зураг төслийн нь болохоор бас 20 сая доллар хийлгэж гин гэж байгаа. Иймэрхүү маягтай явбал одоо болж байгаа мөгүй юм уу гэсэн ийм асуудлуудыг асууж байна. Хэр зэрэг үр дүнтэй байна уу? Хувийн гэрчлэл нь болохоор нэг зээл мэйл аваад ингэж байж чадахгүй байна. Ягаад гэвэл нөхцөл байдал тэр үр дүн энэ юм нь одоо 10 жилийн өмнөх байдал дээр өнөөдөр арай гэж хүрэх гээл явна. Тулгай сангийн амгаан батгшины асуултан дээр бол засгийн газрын өөрийн хувьд бол энэ оны хагас жилийн байдлаар л гүйцэтгэл гарсан байгаа батгшины. Одоо бол 39.5%-тай тэнцвэр байгаа дотоодын бүтээгдэхүүний номинал дүнгээр 35.5 их нийт байгаа. Таны ярьсан улсын нийт гадаад өөрийн хувьд бол таны тоо бол зөв байна. Одоо энэ дотоодын нийт бүтээгдэхүүний 151%-тай тэнцэж байна. За оны сүүлээр бид нар бол засгийн газрын өр бол дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцахад бол 43% хүрнэ гэж тооцож байгаа. За энэ нь бол засгийн газрын баталгаа энэ жил одоо их хурлаас авсан одоо зөвшөөрлийн хүрээнд баталгаагаа бүрэнд ажиллах юм бол 43% гарна гэж бодож байгаа. Хэрэг баталгаа гарахгүй бол 40.6% та байгаа. За ингээд тогтмол цаашаа буураад явахаар байгаа. За төсөвд үзүүлэх нөлөөлөл нь болохоор хүүгийн төлбөр байгаа. За хүүгийн төлбөр 2017 онд бол 1.2 их найд байсан бол одоо ч гэсэн ерөнхийдөө энэ түвшиндөө 1.3 их найд хадгалаад явж байгаа. За хувийн хөвшилд бол засгийн газрын зүгээс гадаад бондын дахин санхүүжилтийг хийж за тэр yield curve буюу нөгөө өгөөжийн мөрийг зохистой түвшинд хамгийн боломжит бага түвшинд гаргаж өгснөөр одоо манай арилжааны банкуд бүгд гадаад улсад хөрөнгө босгож байгаа. Голомт худалдаа өгжил хаан за хамгийн сүүл сая төрийн банк ингээд гадаадын зах зээлээс хөрөнгө босголоо. За зээлжих зэрэглэлийн хувьд бол бид өнгөрсөн 24 онд 10 жилийн өмнөх түвшиндээ бүрэн хүрч чадсан. За S&P Moody's дээр би нэмэх байгаа. S&P Fitch дээр би нэмэх байгаа. Moody's дээр би 2 түвшинд ингээд 10 жилийн хугацаанд бүрэн хүрсэн байгаа. За ингээд улам цаашруулахаар ажиллаж байгаа. За нөгөө нэг төслүүдийн хэрэгжилтийн талаар
Гамбат гишүүний асуултанд хариулъя. Сангийн амтлагын жаргал. За аудитын хувьд бол хоёр төрлийн аудит хийгддэг. Яг тухайлсан төсөл дээр яг санхүүжуулагч талаас санхүүжилт гаргаад тусгаалсан аудит хийгдээд за үүнийг нь үндэсний аудитын газар дээр нэгтгэдэг нэгдсэн тайлан явдаг. Үндэсний аудитын газараас төсвийн нэгдсэн гүйцэтгэлд хийж байгаа аудитынхаа хүрээнд бас энэ зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн дээр аудит хийгдээд ингээд явдаг. За яг хэрэгжиж байгаа төслүүдийн бодит яг үр дүнд хүрж байгаа байдал талаас бол та тухайн хэрэгжүүлэгч яамдуудаас дэлгэрэнгүй мэдээллийг авбал авах шаардлагатай гэж бодож байна. За 10 аймаг дээр бол үүссэн асуудал дээр бол яг энэ Монголын талаас хийж байгаа оролцоо за өнөөдөр хүртэл одоо энэ дуус хугацаанд дуусаагүй асуудал гэдэг олон тал дээр бид нар эрчим хүчний яам хэрэгжүүлж байгаа байгууллагууд дээр бол шаардлагууд тавиа явж байгаа. За энэ мэдээж яг одоо дундаж гүйцэтгэл нь 45% хүрсэн байгаа учраас цаашаа бид нар үргэлжлүүлээд дуусгах дээр яг энэ зээлийнхаа ашиглагдаагүй дүнд нь багтаагаад төслийг дуусгах дээр бол хамгийн одоо хэрэгжих боломжтой хувилбар хилцээр дээр бол сангийн ам оролцоод за энэ дээр Солонгосын бас сангийн ам оролцоод ингээд хоёр талаас хилцээрээ явж байгаа. За Гамбат гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Наран Чимэг. За манай үндэсний аудитын газар бол санхүүгийн тайлангийн баталгаажуулах аудитаар гадаадын зээл тусламжийн одоо тоо дүн баталгаажуулах аудитыг бол төсвийн тухай хуулийн хүрээнд цаглбарт хугацаанд хийж гүйцэтгэж байгаа. За хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа гадаадын зээл тусламжийн үр дүн өр нөлөө гэсэн аудитыг 2023 онд гүйцэтгэлийн аудитыг хийсэн. За энэ жил бид төсвийн байнгын хорооны баталж өгсөн сэдвийн хүрээнд хөдөө аж ахуйн салбараас бусад одоо салбарт хэрэгжиж байгаа газаадын зээл тусламжийн аудитыг хийж байгаа 12 сарын сүүлээр тайлангийг хүргэнэ. За аудит маань тэгээд энэ оны сүүлээр л гарах юм байна шүү дээ тэр дүгнэлт чинь тий. За тэгээд энэ гадны зээл тусламжийн хэрэгжилт энэ байж байгаа юм хүн дээр бол гадны бас нэр хүндтэй хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллага оруулах шаардлагатай гэж үзэж байна. Үзэж гинүү ямар байна та нар? Тэрэн дээр та бүхэн юу гэж бодож байна вэ гэдгийг асуумаар байгаа. Тэгээ энэ 14 мега хулгай олчлоо гэж байна. Би яриаг үлдээ. Хурдан гишүүн байсан хүмүүс яриад байна. Би ч бас тэрнтэй бараг санал нэг байна. Нөгөө талаар энэ одоо хэрэгжиж байгаа засгийн газраас хэрэгжүүлж байгаа зээл авч хэрэгжүүлж байгаа энэ төслөг хөтөлбөрөөс амжилттай болсон одоо юу байгаа? Амжилтгүй байгаа нь одоо ямар юм байна вэ гэдэг дээр та бүхний бас араас нь хяналт тавьдаг л байлгүй дээ. Мөнгө төгрөгөнд. Харантай дарга яа. За энэ юг та мэдж байгаа шүү дээ. Сая байнгын аудитаас биднэрт бас сургуулсан байгаа. Засгийн газрын өрийн удирдлага 2023-аас 25 оны стратеги баримтыг хэрэгжилдэхэд энэ дээр бол гүйцэтгэлийн аудитын тайлан гаргаад биднэрт хүргүүлсэн. Байнгын орны гишүүдэд бас хүргүүлсэн байгаа. За нэмж хариулах 5 номер дараагийнх нь Сангийн. За Гамбат гишүүний асуултанд нэмж хариулъя. За олон улсын эрхтэй аудитын байгууллагаар аудит хийлгүүл эдгээр маань яг стандартаараа аудитын олон улсын стандартаараа баталгаажуулах аудитыг бол хийж гүйцэтгэдэг. За манай үндэсний аудитын газар бол 3 төрлийн аудит хийж байгаа. Гүйцэтгэлийн, нийцлийн, санхүүгийн тайлангийн аудит. За гүйцэтгэлийн аудит бол маш чухал аудит байгаа. Яг гэвэл үр дүн, өр нөлөө, аривлан хэмнэлтийг үздэг ийм аудит байгаа. За гүйцэтгэлийн аудитын үр дүн нь юу вэ гэм бэ гэхээр гүйцэтгэлийн аудитаар гарсан асуудлууд маань одоо иргэдийн амьдралд өгж байгаа зөвлөмжөнд хэр зэрэг нөлөөлж өгсөн ийм үр дүн байдаг. За Монгол Улсын ерөнхий аудитор ийм барьж байгаа шинээр баримталж байгаа бодлого чиглэл бол бид одоо энэ томоохон хэрэгжиж байгаа мега төслүүд болон одоо шаардлагатай тохиолдолд төсвийн байнгын хорооноос сэдвийг батлаад өгөх юм бол урьдчилсан буюу зэрэгцээ аудитыг хийгээд тухай бүрд нь алдаа зөрчлийг илрүүлээд засаад явбал Гамбат гишүүний асуултанд хариулъя. Сангийн амтлагын жаргал. Гадаад зээлд нэгэнт одоо гэрээ хэлцээр нь байгуулагдсан төслүүдтэй хэрэгжүүлэхдээ сүүлийн 2 жил бол сангийн амнаас яг энэ хэмнэлт нэгдүгээр хэмнэлтийг хоёрдугаар техник үйл ажиллагаануудыг бууруулах тухайн төслийн одоо бүтэц дотор нь зөвлөх үйлчилгээ, судалгаа, сургалт гээд урсгал зардлын шин чанартай ажлуудыг бүхэлд нь одоо хойшлуулах зогсоох юм арга хэмжээнүүд хийж байгаа. Тэгээ илүү яг тухайн төслийн хүрээнд яг эцсийн яг ямар үр дүн гарах тэр ажлыг нь илүү чиглүүлэхээр донорууд болон хөгжлийн санхүүжилтийн байгууллагуудтайгаа бид нар хэлцээрээ
За энэ жилийн хувьд 173 тэрбумыг яг ийм зардлуудаас гаргаж аваад одоо 14 мега төслийн 2-т нь байгаа 2 нь явж байгаа газрын тос эрдэнэ бүрэн дээр хуваарлах ийм зохицуултуудыг хийсэн. За эх онууд ч гэсэн яг энэ ажлуудыг хийгээ явж байгаа. За дээрэс нь яг энэ гадаад зээлийн төслүүд дээр нэг онцлог нь улирал тутам тухайн одоо донор байгууллагуудаас ажлын хэсэг хэрээд хяналтууд хийгдээд энэ төсөл дээр ямар алдаа дутагдлууд байна, одоо хэрэгжилтэн дээр юун дээр анхаарах уу гэдэг дээр зөвлөмж өгөөд хэрэгжилтийг нь бас ингээ хангаа явдаг.